Цаг агаарын үржилсэн мэдээллээр энэ сарын 25-ны хүртэл Орох аймагт цас орох мэдээлэлтэй байна. Өнөөдөр өглөөний байдлаар цас орж ихээхэн хальтргаа агуулга болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байна. Үүнд хогтогжуулах газраас хальтргаа агуулга болзошгүй эрслээс урьдчилан сэргийлэх зорилгоор төв замууд дээр давс цацан ажиллаж байна. За өнөөдрийн байдлаар Орох аймагт бага хэмжээний цас орсонтой холбоотойгоор хотогчлох газрын замын хэсгийн хамт олонд альтргаа болгоон сурчин сэргийлэлээр давс цацж байгаа. Тэгээ өнөөдөр мэдээж цаг агаарын байдлаар бол 3 өдөр цатаар гэж байгаа. Тэгэхээр бид нар тухайн үед нь тохируулаад давс удс мөн машин техник гарах асуудал цаг үеийн байдал тохируулаад явна. Өнөөдөр иргэдэд хандж хэлэхэд бид нар мэдээж дулаараад 1 градус руу орсон байгаа. Тийм учраас мэдээж өвлийн хэрэглээний шиг тийм бол бодис тийм хэмжээр цацахгүй тохирсон хэмжээр давс цаад юм. Тийм учраас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж оролцох мөн техникийн бүрэн бүтлэн байдлаа хангах нь иргэдийн үүрэг байгаа. Тэгээ мэдээж өнөөдөр 20 цагийн үед өглөө 7-оос 9 цаг орой 5-аас 9 цагийн хооронд замын хөдөлгөөнд нээсэн байгаа. Тэгээ энэ үед бид бүхэн хальтргаа болгоон сурчин сэргийлээд ажиллана. Тэгээд энэ үед иргэд жолооч нар бас хальтргаа болгоон сурчин сэргийлж өөрсдийнх нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж оролцох зүйтэй байгаа. За Орхон аймгийн Цэцэргийн захирамжийн дагуу дугаарыг хязгаарлал өдгөөний хязгаарлалтын талбайд ажиллаж байна. Тэгээд халтраа агуулгаатай холбогдуулан замд оролцож байгаа тээврийн хийсэн жолоочд маань хөдөлгөөний аюулгүй байдал болон өөрийнхөө аюулгүй байдлыг хангаад бусдын хөдөлгөөнд саацуулах замын хөдөлгөөнд соёлтой оролцмоор байна. Дээрээс нь нөгөө захирамжийнхаа дагуу цагаан уурын дагуу замын хөдөлгөөнд оролцмоор байна. Цэцэргийн захирамжийн хэрэгжилчин дагуу дугаарыг хязгаарлалтыг зарим нэгэн алга багч болон ард иргэд маань дугаарыг хязгаарлалтыг зөрчих ажилласаа буугаад орой буух ч юм уу нэг цагаан уураа зөрчөөд байна. Энэ дээрээ жоохон цагаан уурын дагуу оролцмоор байна. Тэгээд халтраа болгодог учраас замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой, соёлтой, нэг яаралгүй гэж л оролцмоор байна да. Мөн засаг даргын захирамжийн дагуу замын хөдөлгөөнд цагийн хуваарийн дагуу оролцож цас орсонтой холбогдуулан тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Иймээс иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ жолоодохдоо өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд соёлтой оролцохоос гадна цагийн хуваарийн дагуу хөдөлгөөнд оролцож хүндрэл учруулахгүй байхыг хүсэж байна.